За сайн бацхан уу. Удаан хугацааны дараах бичлэгээрээ уулзж байгаа да. Баяртай байна. Жох ажилгүй нийлүү юм да. За тэгээ энэ яг миний Монгол явахын өмнөх бичлэг байгаа. Тухайн яг явах өдрийнхөө өмнөх өдөр нь би яг гэртээс нөөрхөн хуванцар самнуудаа тушаачаад тэгээд ер нь бол юм цэгцэлж явсан байхгүй юу. Аман ганцаараа үлдэн яаж яхад миний ингээд ор морч ер нь миний тэр яг байдаг байрлалын хавцаа ер нь бол нэлийн тийм замбрааг байдаг байхгүй. Би ер нь өөрөө жоохон замбрааг. Тэгээ ядаж замраагууд дээр нэмээд энэ хуванцар самнуудаа тушаач гэж бодоод тушаасан. Энд нэг хамгийн хөөрх юм нь болохоор ингээд дахин бол урсруулах тийм бүтээгдэхүүн аягүй сайн авдаг, ялгаж авдаг байхгүй юу? Жижиг хуванцар савн, жижиг лаазны мөн ингээд 15 цент. Тэгээд том 1 литрээс дээш хуванцар савн болохоор 25 центдэг. Тэр ерөнхийдөө ингээд цуглуулсан зүйлээ тушаагаад ядаж нэг талхны мөнгө юу нь бол гараад иртий хаяад. Би өөр өмнө нь хэлжсэн да. Ингээ бууз банш шүн нэрцэн гурлын ингээ захиалга махиалга ингээ ойр хавьас ингээ аваад ер нь хийдэг байхгүй. Тэг яг намайг явах гэж байгаад яг ажлаас маань ингээ чөлөө өгөөд ер нь бол завтай байсан. Манай найз надаас ингээ бууз банш ингээ игээд өгөө тэгээ явах гэж байгаа юм чи ядаж тий нэг 15 евро ч гэсэн хайчих гэдэг ер нь бол хийсэн байгаа. Тэгээд намайг явчихаар чинь номын чи ганцаараа үлдэн тэгээ дээрэс нь яг нөгөө ажлынх нь ачаалттай үе эхэлсэн байгаа учраас баг нэр өглөө хальт хоолоо ээж авчвал тэгэл өдөржингөө ажиллаж байгаа л орой баг 9 мөс гэж орж ирэл нэг дөнгөж унтаал ер нь л явдаг ажилтаа болчихгүй юу. Миний ажууд бол аягүй хүнд ажил хийдэж штэ. Тийм учраас ядж ингээд хоолунд ядж ингээд захиалгахын дагав хийгээд өчвөл аль алиндаа ингээд хэрэгтэй юм даа гэд ер нь бол хийгээд үлдээсэн байгаа. Монгол явна гэснээс би яг гинт байж аваад Монгол явах оролцсон баггүй юу. Тийзээ ингээд жоохон тулгамдуухан захиалсан чинь баг ингээд ирэх очихын 1000 евро болсон. Ер нь бол байрны төлбөрөнд 500 евротой идэг. Тэгэхээр чинь би 2 сарынхаа байрны төлбөрөөр ингээд нэг удаа авчиж ирж байгаа. Тэгээ эхний удаа тийз захиалгахдаа 7 хоногор захиалсан байсан. Гэтэл яг ингээ бодоод тусан 7 хоног нь аягүй ингээ богино хугацаа болж таарад би хизээд нь яг ингээ хөдөө яваад хизээд нь яг ингээ тухтай гэр орондоо байх юм бэ гэж бодоод нүртөө 9 хоног болгосон байхгүй юу. Яг 2 хоногор ч гэсэн. Тэгээ ирэх очихын нэг хоногтаад яг 7 хоног л Монгол байна гэж бодоод тэгээд явсан чинь ер нь бол тавьчихсан байсан. Тэгээд тухтай ерөнхийдөө амарсан үеийг яг хөдөө очны 3 хосон тэгтэл нэг тухтай байж чадсан гэх юм уу. Ер нь бол жоохон цагийн зөрүү гэдэг зүйлээс шалтгаалаад бүтэн ойртоо унтч чадлаггүй баг 9 сонсон гэх юм уу. Онгоцонд олигтой унтч чадаагүй. Ер нь бол онгоцонд ороод миний яг тийм биеийн нэг байдал жаахан өөрчлөлтүүд нэг эвгүй байдаг учраас тухтай унтч чадаагүй. Тэгээд ирсэн. Ер нь бол нийлээ ядарсан. Би чи Монгол явна гэд ер нь бол айгүй догтлоод исэн байхгүй. Шүн унтахтаа хүртэл баг адуу мал зүудэлж тэр хоноод сэрж мэрэд бүр айгүй нөгөөтөндөө айгүй хөөрчин бүрээд тэгээд жоохон төлөвлөөгүй ч гэсэн ингээд явах нь надад айгүй сайхан санагдаад байсан. Тэгээ явахдаа бас зүгээр яваа би ч бас 2 3 хүний ачаа аваад тэгээ эрэхтэй бас хүмүүсийн ачаа авч ирсэн. Тэр нь бас надад бол нэлээд нэмэр болж байгаа. Тэгэхгүй бол яг өөрийнхөө цэвэр зардлаар явах юм бол жоохон хүнд тусгаад байсан. Хүмүүсийн ачаа аваад бас тэр чинь нэг 2 300 сая төгрөг болчихоо шүү дээ. Тэрүүгээрээ бас очиод шилээ үзүүлнэ, бас нэг шүд мүдэг харуулна, ойр зур бас нэг амттаа аавна гэд тиймэрхүү зүйлдээ зарцуулсан. Тэр нь бол нэлээд тустай байсан. Би ч бол Монгол явах гээд бас нэлээд бэлдсэн штэ. Одоо жишээ нь энэ хайрц системийг харуул хайрц дүр ингээ шоколад захиалж авсан бохгүй юу? Энэ ингээ дарстай шоколад. Хитэрхтэй айгүй хөөрхөн амттай. Гинесгээ яг алдартай шар аргаараа ингээ савлгаа. Одоо юу гэдэг юм бусад зүйл ингээ айгүй хөөрхөн ингээ чимэглээд ингээ хараад ирсэн. Энэ ингээ хүндч бэлгэлээд айгүй хөөрхөн. Тэгээд яг иймэрхүү санаагаар энтхий яг ингээ шоколадыг бол яг ингээ хайрцгийг захиалж авсан. Тэгээд энэ шоколад маань ингээ хүмүүст ингээд өгөөд найзуудаа гэр бүлийнхэндээ өгөөд ер нь бол тэгээд юу ч үлдээгүй ер нь бол айгүй хурдан дууссан. Ер нь бол дутуу байсан. Тэгээд одоо яг жинхнээсээ яг Монголцоо би бол зүгээр 2 хайрцаг шоколад авч явахаар л юм төлөвлөсөн. Тэгээд онцон ч бас их хэмжээний шоколад бас авч явж болох байхаа. Гэхдээ энэ бичлэг нэг л ерөөсөө эвлүүл мүлүүж ард нь ингээд хоолон молоо ингээд ярьж байгаа юм ерөөсөө бичээгүй байсан учраас ингээд оройтоод тэгээд одоо болсон зүйлээ ингээд яриа жоохон хойлолтой жоохон замбаргүй санагдчихэж магадгүй. Яг тийм миний ингээд ямар замбраагүй хүн болох энэ бичлэгнийг саарч болно. Аль тийм Монгол яваад ирсэн. Тэгээд Монгол явж ирсэн ядарсан барьсан нөгөө бусад юм ингээд сүүлний яриад байгаа. Ер нь бол тийм залах хүний л ажиллаа л да энэ бол. Миний хичээл амарсан байгаа. Хичээлээсээ жоохон уйдаад байсан болохоор амарсан гоё байна. Тэгээд одоо энэ удахгүй 9-нд би Монгол явах гэж байгаа. Ер нь бол зориг байхгүй зүгээр л гинт байж байгаад явахаар шийдээд ер нь бол яг очие гэдэг шалтгаан нь бол нэг очныг сайхан цэвэр агаар амьсгалчаад аавч өртөгөө уулзаад бас нохойтойгоо уулзаад арслангаа санаж ийн. Тэгээд нэг сайхан мах идчихэд ирээ да. Энд ингээд нөгөө нэг би аягүй махсаг л хүн юм шиг ингээд
Адууны мах тэр идмээр санагдаад. Ер нь бол тэгэл гэрийнхаа махыг санаад байгаа байхгүй яг тэр гэрийнхаа хоолны ямтаг ч юм уу. Яг тэр Монгол махаа санаад байна. Монголд ч очиод ч гэсэн яг ингээд энэ тэнд хоол идсэн ер нь мах идсэн. Би ер нь бол дандаа л махын жоохон гол өсгөл байдаг л та. Угаасаа яг нэг хоолны амтанд тасчих юм уу нэг юм тасчих айгүй хэцүү юм биш үү. Тэгэл яг гэрийнхаа хоолны амтыг санал. Өөрийнхөө яг малын махны амтыг санал. Тэгэл явахаар болсон байгаа. Тэгээд яг ингээд царайгаа харуулад ингээд харуулах чинь гол зорилго нь болохоор би арсландаа эндээс ингээд амттаа авсаа. Энийг энтхийн нохонууд айгүй ихтдэг. Ер нь бол айгүй сайн юм шүү гэлээ. Ялангуяа нөгөө манай Bell Rose 2 энд айгүй дуртай байхгүй юу. Тийм учраас би арслангаас идэх болоо гэж бодоод энээс авсан. Гэхдээ яг арслан хэр дуртайг нь мэдэхгүй учраас зүгээр ганцхан ширхэг авсан. Гэхдээ энэ яг нөгөө 25 кг-аас дээш нохонд зориулсан. Ерөнхийдөө том нохонд зориулсан учраас манай арслан болчих хаа. Гэхдээ манай арслан ч юу янз бүрийн дуртай да идчихэл авах гэж бодож байна. Хэрвээ идэхгүй байх би эргүүлээд аваад ирээ. Бэлаг идчихнэ. Тэгээд дараа нь бас энийг бас ер нь бол энд аягүй их алдартай нохооны ер нь амттангуудаа ялангуяа энэ хоёр л. Тэгээд Роузи энд бас дуртай юм лээ. Гэхдээ яг Анитагийн нохой хоёр нохонд авч өгөх нь бол энэ нөхгүй ер нь янз бүрийн юм их авч өгдөг юм аа. Гэхдээ Роузи бол энэ дуртай би энийг авч өгч ийсэн өөрт нь. Бэлэ бол нэг дуртай ш. Гэхдээ яг ингээ Роузи гэдэг бол дагаа иддэг. Энэ их өөрхөө. Тэгээ гурав дахь хамтд нь болохоор ажил гуравт нь танилцуулах бай. Энэ энтэй ер нь бол нэлээд төстэй санагдсан надад. Гэхдээ энэ яг нөгөө Tesco би өөрийнх нь гаргасан юм билээ. Тэгээ энэ тэнд бас харж байгаад ингээд том нохоонууд бас ингээд ерөөс энийг идэдсэн бохгүй юу. Тийм учраас манай нохооч идэж магадгүй гэж би бодсон. Манай арслан ч нь бол том штэ. Тийм учраас дандаа том нохоонд зориулж авсан. Энийг бол яг тэр нөгөө юун дээрээ ерөөс том жижиг гэж ерөөс бичээгүйсэн. Гэхдээ бас энэ Tesco-гийн хамт нөгөө нэг ингээд парк маркет хаяа ингээд нохоогоо ингээд зугаалах явж идэх чинь алхаад тэгж яхад ер нь бол энд чинь ноходж идэх хүмүүс аюух болно. Тэгээ нохоогоо тэр ингээд ийм амттай өгөөд ингээд хөрхөн урамшуулаад шагнааддаг байхгүй юу. Тэгээ би энийг бас дахиад юм байна. Манай нохоо идэж магадгүй гэж бодоод авчлаа. Манай арслан бараг дахиад юм идэж үзээг баха. Тийм дахиад юм идэж үзээг гэж бодож байна. Тийм учраас дахиад юм ахтай сонирн байж магадгүй. Тэгээд дахиад юм ахтайг нь авсан тийм бас энэ үхрийн махтай нас зүгээр авах чинь үхрийн махтайг нь авсан. Ер нь бол яаж ч миний хувьд бол дахиад юм ахнаас үхрийн маханд илүү баг. Би өөрөө дахиад юм ахад их дуртай биш. Тийм учраас манай арслан гэсэн дуртай биш байх гэж бодож байна. Тэгээд нохондоо ийм хөрх амттай авсан байгаа. Тэгээд энэ амттангуудаа арсландаа амтлуулж үзүүлээд, идүүлж үзүүлээд одоо хүмүүс ч гэсэн ингээд амттан ингээд энд очиод ингээд чихэр мэхрийн оноо өгөөл энтхийн амт тийм амттай юм тийм байна гэж өөрөө дүгндэг шээ. Тэрнтэй адилхан би нохоогоор эдрийг бас дүгнүүлээ гэж бодож байгаа байхгүй. Гэхдээ манай нохоо ярихгүй ч гэсэн би илэрхийлнэ. Би бол тэрийг ингээд та нарт ингээд тайлбарлаж өгөн заа. Тэгээд нэг бичлэг хий гэж бодсон. Тийм байгаа. Авж өрт бол юу авсныг хэлэхгүй. Тэр бол нууц. Тэр хоёрт өөрт нь очиж байгаад үзүүлнэ. Хэрэг үзүүлчих бол манай дүүхэлчих магадгүй. Гэхдээ бол ямар ч гэсэн арсландаа амттаа авснаа бол яг үзүүлээд ингээд гайхуулмар санагдсан. Хөөрхөн боогоостэй. Манай гэр бүлийн нэг л гişүү юм чинь. Тэгэл ийм хөөрхөн бас юм мэдж үзвэл бас хөөрхөн л ах та гэж бодсон байгаа. За тэгээ өнөөдөр чинь идэх өдөр үлээ. Хичээл орох авсан чинь нөгөө идэх өдөр гэдэг мартцсан шүү дээ. Өнөөдөр чи 2 дахь өдөр. Өчигдөр чинь манай номин бас амраад өтөр чинь гадуур баахан яваад нөгөө эмхтэй хүмүүс дэлгүүрсдэг гэдэг шиг. Дэлгүүрсдэг ч яг эмхтэй хүмүүс нөгөө дэлгүүрс стресс бухимлаа тайлдаг гэдэг шиг. Өчигдөр баахан гадуур явлаа. Номин маань үнэрт авсан. Би бас ээжд ганц нэг юм авлаа. Ер нь бас тэгээд явах гээд юм нэх бэлдэхгүй байгаа ч гэсэн тэгээ яаж ч ингээд явах болохоос авах юм ер нь зөндөө болчдөг юм байна. Тэгээ өчтөр бас жол мөнгө үрсэн. Өөртөө бас зүгээр иж чадахгүй бас Пандарогийнхаа чимэглэл дээр нэг чимэглэл нэмсэн. Тэр чимэглэл нь айгүй хөөрхмэсэн. Тийм баа. Тэгэл өнөөдөр чи нэг
бүхэдэн бууз бай шийгэл байх шүү дээ. За ингээ яг миний ингээд өөрийнхөө ингээд царайг харуулад бичсэн юм бичлэг бол яг 12 сарын 8-нд буюу яг нисхийн өмнө ингээд бичиж үлдээсэн төрс байгаа байхгүй юу. Тэгээ яг энэ дээр ярьж байгаачлан энэ бичлэг дээр ярьсанчлан би ингээд арсланд ингээд төрөл төрлийн ингээд амттай аваа явсан ч манай нохоо бүр тоож идээгүй за. Тэр хоёр танилцуулаг тэр нэг ороомог шиг нэг амттан бооз тэрийг л ганц хоёрыг нэг идүүл идээд гоочлол бусдын бол огт таахгүйсэн. Тэгээд авчирсан хайр юм хаяад явах уу гэд яг хотод байдаг байрны хажуу манай яг хаалганд нэг хас гэдэг ижидэх хүн байдаг. Тэгээд тэднийд тал амттан гоогууд талыг би яг авчирсан. Тэгээд бэлараа өвзөө өрт өгсөн. Манай хоёр бол идсэн. Тэгэл нэг иймэрхүү юм болоод ирсэн. Энэ бичлэг бол яг Монгол явахын өмнөх уул нь бол бичлэг болж орох хэрэгтэй байсан ч орлогүй байжгаад одоо л орж ин. Тэгээ дараагийн бичлэг яг миний Монголд очиод сонирхолтой юу хийв тэр талаар орох бах. Гэхдээ яг хөдөө байсан учраас би яг хангалттай дүрсээ авч чадаагүй хугацаас нэг дуусгах хүүтэн байсан зэрэг шалтгаануудын улмаас. За тэгээд энэ удаагийн бичлэгтээ минь хамт байсанд баярлалаа. Бичлэгийг маань үзсэн та бүхэндээ баярлалаа. Тэгээд дараагийнхаа бичлэгээр уулзгаа дараагийн бичлэгээ би удаахгүй хийнэ.